Аранга аймгийн ус цагуур орчин шинжилгээний төвнө 19 сумын 17-д нь цагуурын салбартай 4 өртөөтэй 65 жилийн түүхтэй дэвшрүүлэх сумын цагуурын өртөө улсын төсвийн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 хязгах 12 хэмжээтэй шинэ ажлын байртай болж энэ сарын 4-ний өдөр ашиглалтанд бүр авлаа. Өртөө нь анх 1960 онд цагуурын харуул гэж нэг хүнтэй байгуулагдаж 1993 онд өртөө болж өргөжин 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр дэвшрүүлэх сумынхаа цагаараа мэдээ болон гормын судалгаанууд авч ажиллаж эхэлжээ. Энэ хугацаанд өөрийн гэсэн ажлын байргүй сүүлийн 2 жил гэр түрээслэн ажиллаж байжээ. Ийхүү 32 жилийн дараа шинэ байртай болж байгаа юм. Улсын хэмжээнд цагуурын өртөөний 24 барилга баригдахын хоёр нь Аранга аймгийн Эрдэнэ мандал өртөө, дэвшрүүлэх өртөөний барилга байлаа. За нийт манай 4 өртөө одоо 23 харуултай гэж явдаг. 27 салбартай олчод энэ устаа өртөөд. За энэний цагуурын өртөөнд 4 байгаа. 4 өртөө маань одоо ингээд дөрүүлээ сайхан ажлын байртай болчиход байна. За харуулуудаас болохоор усны харуулууд маань Өгийн нуур аймгийн төвийн усны харууллаас устна нь бол өөрийнхөө хөрөнгө оруулалтаар одоо ажлын байраа барьсан байгаа. За цагуурын 13 харуул дээр бол ажлын байр одоо байрлах байр дутагдaltaй байгаа. За энэ нь болохоор цаашдаа төсвөрлөгдөж одоо тийм үе шаттайгаар ажлын байрны ажиллах нөхцөл сайжруулах төлөвлөгөөнд орсон явж байгаа. Хамгийн удаан жил ажилласан нь одоо 32 жил ажилласан хүн байна. Тэгээ хамгийн бага ажилласан нь одоо 3 жил ажилласан хүн байна да. Тэгээл ер нь бусдын дундын ажиллаж байгаа. Өмнө нь бол би тэгэхэд нэг 95 онд баригдсан байшинд амьдарч байгаад наагтнаас гараад 2 жил гэрт амьдарсан. Гэрт амьдраад одоогоор гэрт амьдарч байснаас энэ сайхан байшинтай болсон даа үндэ баяртай байна. Хуучны нэг дан шургаагийн барилгатай тэрэндээ өөртөө гаралгаагаа хийгээл хүүтэнд нь даарч хөрөхтэй бас ая тухмуутай ажиллаж амьдарсаар ирсэн. Одоо сүүлийн 2 жил нөгөө барилгаа агтлуулад сүүлийн 2 жил нэг түрээсийн жижиг гэрт 2 жил ажил үүргээ гүйцэтгэсэн байгаа. Одоо тэгээ энэ жил үнэхээр энэ сайхан тогтухтай дулаан орчинд байртай болоод ажиллах болсондоо их чинь үнэхээр их баяртай байна. Дэвшрүүлэх сумын өртөө цагуурын онцлог ажиглалт хэмжилтүүдийг хийдэг байна. Жишээ нь өөрсдөө төмс тарьж ургалтанд ажиглалт хийх, газрын гүний чигийг өрөмдөж хэмждэг байна. Дэвшрүүлэх сум нь Аранга аймгийн газар тариалангийн гол цөм нутаг. Ийм учраас Улаанбуудайн ургалт цаг үеийн чанартай хэмжилтүүдийг хийдэг байна. Дэвшрүүлэх өртөөний шинэ барилга дотор ажлын 3 өрөөтэй ариун цэврийн байгууламжтайгаас гадна агуулгах хэлбэрээр ашиглах жижиг 2 өрөөтэй юм. Шинэ барилгын 92 м квадрат талбайг байгаль дээлтэй байдлаар буюу 12 ширхэг нарны панелийг суйрлуулж цахилгаан дулааныг шийдсэн байна. Мөн сум орон нутгаас дэмжиж сумын орон нутгийн хөгжлийн сангаас 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гадна талын хашаа хайсыг хийж өгчээ.